Сургамжит богино өгүүллэгийн 3D ухаан цуглуулгаас хүн чанарын хэмжигдэхүүн. Сурагчдын чимээ шууган дарагдаагүй шахан байхад ангид ширүүн харцтай багш орж ирээд сурагчид руу ууртаа харж байснаа хичээлээ зааж эхлэв. Багш самбар дээр томоос том 1-9 тоо бичээд энэ бол хүн чанар. Хүнд байх ёстой хамгийн эрхэм зүйл гэв. Тэгээд нэгийн ард тэг нэмж үчээд энэ бол амжилт. Жинхэнэ хүн чанар. Нэгийг 10 болгож чадна гэлээ. Дахин тэг нэмж үчээд энэ бол туршлага. 10-ыг 100 болгож болно. Тэгээд цааш үргэлжилсээр чадвар, сахилга бат, хайр сэтгэлгээд тэгснээ самбарын альчуур авснаа ихэнд бичсэн нэгийн тоог арилгаж орхив. Тэгэхэд самбар дээр маш олон тэгүүд үлдлээ. Эцэст нь багш хүн чанар үгүй бол бусд нь ямар ч үнцэнгүй гэв. Ангид чив чимээгүй. Өгүүллэгийг уншиж найруулсан Зүмбэхүү.